Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын ерхий прокурорууд цахим уулзалт хийлээ. Тус уулзалтад Монгол улсын ерхий прокурор Жаргал сайхан, бүгд найрамдах Хятад ард улсын ардын дэд прокурорын газрын ерхий прокурор Жан Жунар болон хоёр талын төлөөлөгчид оролцлоо. Гэмт хэрэгтээ тэмцэх, гэмт хэрэгээс үржлэн сэргийлэхт бол хуулийн байгууллага хоорондын олон улсын хамтын ажиллагаа бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг. За энэ дунд прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь бол нэн чухал үүрэг гүйцэтгэдэг юм аа. Уулзалтаар хоёр улсын ерхий прокурор хүний нөөцийг хөгжүүлэх хүрээнд прокурор ажилтныг харилцан томилох тодорхой ач холбогдлын сэдвүүдээр сургалт авах семинар зохион байгуул. Зэрэг асуудлыг бол хөндөж уулзалтаар бол ярилцаж тохирлоо. Мөн эрх зүйн тусалцаа харилцан үзүүлэх ажиллагааг илүү үр дүнтэй шуурхаагаар үзүүлэхэд бол дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ бол ерхий прокурор харилцан илэрхийллээ. Уулзалтын хүрээнд төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил, эрүүгийн хэрэгт үзүүлэх эрх зүйн тусалцаа, прокуроруудын сургалт зэрэг хоёр талын прокурорын байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж санал солилцсон юм а.